Сайн уу? За би энэ Биргемяны их сургууль энэ Америкт байдаг. Мөн Монгол дахь ихтэй сургууль өөрөө төгссөн хүний хувьд нэг олж харсан ялгаагаа та нартай хуваалцъя гэж бодсон байхгүй юу? Тэгээ тэр нь юу вэ гэхээр одоо хэрвээ та нар маань ингээд хэн нэг нь Биргемяны их сургуульд элсэд ороод ирсэн гэж бодъё. Тэгхийн бол яадаг вэ гэхээр эсвэл одоо сургуулийн кампус дотор маш олон төрлийн сургуулиуд нэг дор ингээд байж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл эдийн засгийн сургууль, инженерийн сургууль, хөгжмийн сургууль, өөрөө ядгэлээ ангаах ч гэдэг юм уу, хөдөө аж ахуйч гэдэг юм ингээд маш олон сургуулиуд нэг дор ингээд байж байгаа. Тэгээд ингээд тусдаа байшинтай ингээд байж байгаа. Тэнгүүтээ чи нэгдүгээр курст орж ирээд өөрийнхөө тэр сургуулиудаас ингээд дуртай хичээлээ сонгож болно. Жишээлбэл миний нэг таньдаг охин байдаг байхгүй, тэр өнгөрсөн 10 сард төгссөн л дөө. Гэхдээ яасан гэхээр Монголоос ирэхдээ би нэг бизнес менежмент ч юм уу нэг тийм чиглэлээр сурандаа гэж бодоод ирсэн байгаа юм. Яа тэгэхээр нэг та нар мэдж байгаа шүү дээ. Монголд болохоор аав ээж нар ингээл бүр хэдэн жилийн өмнөөс энэ хүүхдээ ямар мэрэгчлээ болох вэ гэж зовоод байдсан шүү дээ. Хүүхдэн ч гэсэн би одоо ямар мэрэгчлээ болт юм лээ гэл ингээл зовоод байдаг. Яа тэгэхээр Монголд нөө сургуулиуд чинь тусдаа байдэн шүү дээ. Хэрвээ чи шүтээсийг сонгоцсон бол шүтээсийн нэг одоо механикийн инженерийн анги сонгоцсон бол тэрэндээ тэгэл дуус гэдэг шиг 4 жил сураад дуусах хэрэгтэй байгаад байдэн шүү дээ. Энд болохоор чи ирээд бүх сургуулиудынхаа янз бүрийн хичээл авч болно. Одоо миний тэр таньдаг охин яасан гэхээр нэгдүгээр курст орж ирээд ийм exercise гэдэг хичээл авсан гэж байгаа. Дасгал хөдөлгөөн гэдэг. Тэгэл тэрэндээ айгуу дуртай те зөвхөн дасгалаа хийгээл тэгэл нэг тодорхой зорилго өөртөө тавил тэрэндээ хүрээл тэгэл дүнгээ тооцоолцдог ч юм уу те. Бас нэг тийм шавар нөгөө ваар хийдэг тийм шавраар ингээд тийм янз янзын юм бүтээдэг тийм анги авсан гэж байгаа юм. Гэх мэтлээ эсвэл чи хөгжмийн хичээл авч болно. Ингээд янз бүрийн хичээл авч жагаад тэгээд нэг эхний 2 жил жоохон бодож жагаад тэгээд 3 дахь 4 дахь жилдээ болохоор заавал нэг чиглэл рүү сонгоод тэгээд тэр чиглэлээрээ төгсдөг байгаа байхгүй юу. Тэгээ миний энэ яриад байгаа охин яасан гэхээр бизнес менежмент гэж ирэнгүүтээ яасан гэхээр явж IT-ийн хичээл авч үзээд тэгээд тэрийг айгүй сайн чадчихсан, дээр нь өөрөө дуртай байсан. Тэнгүүтээ IT-гаар төгссөн байгаа байхгүй юу. 4 жил сураад те. Бас нэг өөр жишээ тийм миний нэг таньдаг эмэгтэй байхгүй миний үеийн тэр яасан гэхээр бас бизнес менежмент энтер гэдээ ирсэн. Тэнгүүтээ нөгөө чиглэлээрээ анги сонгосон чинь бүр ингээд айгүй сонирхолгүй, айгүй хүнд байсан гэж аахгүй. Тэнгүүд нь хажуугаар нь юу сонгосон гэхээр нэгтлэн бодохын анги авсан гэж аахгүй. Тэгсэн чинь бүр амар сонирхолтой, дуртай байсан. Тэгээд тэр чиглэлээрээ бас төгссөн байгаа. Яг тэрүүн шиг энэ Биргемяны их сургуульд ирж төгсөх юм бол та байна уу, таны хүүхэд байна уу те. Тэгэх юм бол ямар мэргэжлээ сурах вэ гэж юусоо ингэж зовж өөрсдөө стресс түлэх ямар шаардлагагүй ирээд тэр олон төрлийн хичээлүүдээ сонгож үзэж яагаад өөрийнхөө юунд дуртай, юу чадаад байгаа гэдгээ мэдэж аваад төгсөх боломжтой юм билээ шүү гэдгийг би хэлэх гэсэн байхгүй юу. За та нарыг ойлгосон гэж найдаж байна. Баярлалаа. Дараагийн имшилгээр уулзъя.